Сүүлийн үед тесрэлт хийж байгаа нэг салбар бол e-спорт байгаа. Тэгэхээр энэхүү e-спортын чиглэлээр дэлхийн олон ихтэй сургуулиуд тусгаалсан хөтөлбөрүүдийг санал болгодог. За үүнтэй ч гэсэн нэгэн адилаар санхүү эдийн засгийн сургууль Монголд анх удаа e-спортын чиглэлээр тусгаалсан хөтөлбөрийг энэ салбарт карьерийг сонирхолтой залуучуудаа санал болгож байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд бид нар спортын менежментийн үндсэн зарчмуудыг e-спортын салбарт хэрхэн ашиглах вэ? За, ивент төлөвлөлт, зохион байгуулалт, advertising, sponsorship, хууль эрх зүйн асуудлууд, за мөн тим хөгжүүлэлт болон тим девелопменттэй холбоотой бүх асуудлыг зохицоорон судлах энэ боломжийг энэхүү хөтөлбөрийн хүрээнд санал болгож байгаамаа. Тэгэхээр энэ чиглэлд карьерийг сонирхолтой залуучууд та бүхнийг манай хөтөлбөрт нэгтгэхийг хүсэж байна. За, сайн байцгаана уу? Месагийн Амраа байна. За, Монголын e-спортын шинэ үеийг бол Монголцбаг 2016 онд IM Taipei төрүүлснээр хэлсэн гэж ер нь үздэг. Дараагийн үеийг бол дахиад Монголцбаг маань бол гаргаж ирж байна. Одоо дэлхийн топ 5 багийн нэг болчихсон тийм. Ийм одоо өндөр түвшинд тоглож байгаа. Ийм үед Месагийн хувьд ч гэсэн одоо жилээс жил зохион байгуулж байгаа тэмцээн уралдаануудын цар хүрээ, за шагналын сан, зохион байгуулалт, дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн тоо ч гэсэн олон болж ирж байгаа. За, Месагийн хувьд гэх юм бол анхлаа 2022 онд олон улсын тэмцээн зохион байгуулж ирсэн. Тэгэхээр нэг баг үрдэг байсан бол энэ жилийн хувьд гэх юм бол одоо 16 баг ирсэн. Дахиад бид нар 16 орчим баг ирлээ гэж төлөвлөж байна. За, эдгээр тамирчид тэмцээнд оролцоход бол зохион байгуулалтын асуудлууд бол маш их гарч ирж байдаг. Бүхий л төвшнүүдэд нар дээр бол шилдэг менежерүүд хэрэг болж байдаг. Жижиг деталь бүр дээр бол хүний оролцоо хэрэгтэй байдаг учраас бид нарт бол маш хүний нөөцийн хомсдлууд бол бий болж байдаг. Санхүү эдийн засгийн их сургуулиас хэрэгжүүлж буй e-спортын менежментийн хөтөлбөрт хөтөлбөрт хамрагдсан залуучуудыг бид нар том тэмцээнүүд дээр ажилуулах болно. Магадгүй донктой уулзч магадгүй плейстэй уулзч магадгүй.